Манай редакц улаастай налах чиглэлийн автозамд явган хүний гарц болоод хурд сааруулагч байхгүй байгаа талаарх сурвалжлагыг 2021 оноос эхлэн бэлтгэсэн. Хамгийн сүүлд тус замд 12 настай хүүхэд осолд орж бэртсэн. За улмаар манай сурвалжлагын үр дүнд тус замд явган хүний гарц болоод хурд сааруулагч хийсэн. За энэ сурвалжлагаараа манай сэтгүүлч Оюун Жаргал Globe International төвийн үнэний төлөө шагналыг хүртлээ. So I am now very honored to hand over. Одоо энэ сурвалжлагыг бол манай телевиз 2021 оноос эхлээд хийгээд үндсэндээ бол 5-аас 6 удаа энэ автозамын аюулгүй байдлыг хангаж өгөөч те ингээд төрийн байгууллагуудын одоо ингээд хариуцсан одоо агентлаг нь ажиллаа хийгээч гэдэг асуудлыг бол бид нэр ингээд хүндхийг зорьсон. Хүний амнаас эрүүл мэнд ингээд хоёр тавигдж байгаа те энэ асуудалд анхаараач. Хүний нөгөө амьд явах эрүүл аюулгүй орчинд энэ амьдрах хэрэг зөрчигдөд байна. Тийм учраас энэ асуудалтай одоо анхаарад цаашид одоо энэ замын аюулгүй байдлыг бол одоо яаралтай хугацаанд хангаж өгөөч гэдэг асуудлыг бол одоо миний зүгээс манай редакцийн зүгээс бол энэ удаадараа хийсэн мэдээ сурвалжлаганд тусгад өгсөн байдаг. Улаастай налах чиглэлийн автозамд анх 5 гүрэн гарц хийхээр төлөвлөсөн байдаг. Гэвч зураг төсөл алгасан гэх шалтгаанаар төсөвт суулгаж чадалгүй үнэ хүрсэ. За Баянзүрх дүүргийн 11-р хорооны иргэд тус автозамд явган хүний гарц хурд сааруулагч байхгүй талаар 2021 оноос холбогдох байгууллагад хандсан байдаг. Зөвхөн 2024-2025 онд тус замд 5 хүн осолд орж эрүүл мэндээрээ хогшжээ. Сэтгүүлчийн одоо мэрэгжил гэдэг бол тодорхой хэмжээгээр бас ингээд эр зориг шаарддаг юм мэрэгжил. Тэгээ хамгийн гол нь иргэдэд үннийг хэлэхийн төлөө явж иж шүү дээ, тийм ээ. Энэ мэрэгжлийнхаа одоо өөрийнхөө одоо энэ эр зоригийг шүү дээ, тийм ээ. Одоо урдаа барьдаг. Тэгээд ганцхан одоо асуудлыг шүү дээ, тийм ээ. Нэг зүгээр ингээ хүндөд тэгээд тэрийг нэг дуулан шулаан болоод орхичихоогүй, тийм ээ. За тийм учраас бол энийг араас нь ингэж явж бүр тодорхой юм үр дүн гаргахын төлөө бас одоо олон жил явж байгаа учраас бид нар энэ одоо Батэридэ овогтой Оюун Жаргал гэдэг сэтгүүлчид энэ шагналыг энэ жил одоо юугаар олгохоор ингэ шийдвэр гаргасан. Үнний төлөө шагналыг Globe International төвөөс олон нийтэд үннийг хэлхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргаж хэвлэлийн эрхчлөөг баталгаажуулахад оруулсан хувь нэмэр хичээл зүтгэлийг үнэлэн сэтгүүлч хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтан байгууллагад 17 дахь жилдээ олгож байгаамаа. Өнгөрсөн хугацаанд тус шагналыг 24 сэтгүүлч 2 редакцад олгожээ. Одоо энэ